Сайн бацхан үзэгчтэй та бүхэндээ улс тунхагласны 97 жилийн баярын мэндийг хүргье. За манай улс өнөөдрөөс 97 жилийн өмнө буюу 1924 оны 11-р сарын 26-ны өдөр улсын анх дугаар их хурлыг 14 дугаар хуралдааны тогтоолоор анх дугаар үндсэн хуулиа баталж байсан түүхтэй юм а. Та бүхэндээ улс тунхагласны баярын мэндийг хүргэн төвшүүлье. Өнөрхөн мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Монгол Улсын үндсэн хуулийн 33 дахь зүйлийн 33-ийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дахь зүйлийн 15-ийн 1 дэх заалтыг тус үндэслэн Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Хинтээ аймгийн нэр бүхий хүмүүсийг төрийн дэд одон медалаар шагнан урамшууллаа. Одон медалийн үйл ажиллагааг Ардын дүүжийн хаг хинтээжүүлэлт зохион байгуулсан бөгөөд шагналыг аймгийн засаг даргач өгсөмжөө иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хэрлэнчүүлэн аймгийн засаг даргын орлогч Бацайханаар гардуулан өглөө. Онцгой үүрэгтэйгээр зогсолтгүй бүтээн хөдөлмөрсөөр яваа хүндэт иргэд маань гавьяа зүтгэлээ төр засгаараа үнэлүүлж төрийн дэд одон медалаар ингэрээр билааж байгаад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийнхаа нэрийн өмнөөс болон хувьяасаа халуун баярыг Өнөөдөр аймгийн засаг даргач Чогсомжов, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Хэрлэнчулуун, аймгийн засаг даргын орлогч Бацайханаар төрийн дэд одон медалаар шагнагдсан сайжуудад шагналыг нь гардууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор Хэрэлсэн сумын өндөр настан дугур, Хэрэлсэн сумын өндөр настан пунцэг, Гурван баян тосгоны тариаланч цоггүй, Алдан гац одонгоор нийт 16 иргэн шагнагдсан бол хөдөлмөрийн хүндэт медалаар 14 иргэн тус шагнагдлаа. За баярлалаа. Би улстай 43 жил ажилласан. Энэ ажил хийхэд 23 жилийн төр захиргааны байгууллагад ажиллаж 20 жилийн үе Оян агнуур анчтын нийгэмд гарч ажилласан юм аа. Тэгээд төр засаг мөн намайг өндрөөр хөдөлмөрийн гавьяаны улаан одонгоор шагнаж байгаад маш их баярлж байна. Би юу яасан юм аа? Энэ агнуурын юугаар Монгол улсынхаа нэрийг дэлхийн давтсанд гаргахын төлөө зүтгэж би Ихро 81 гэдэг тэмцээнд спорт агналтаар агнасан буюу одоо мөдийн зориултаар ясан ангийн 9 төрлийн юу явуулж 6 медаль авчихсан юм аа. Тэгээд Монгол улсынхаа төрийн далбаг 200 орнд би 6 удаа өргөсөн. Тэгээ энэ юм нанаас өндөр болсон юунд өндрөөр үнэлж төр засаг минь өндөр шагналд хүртэж бат би их баярлж байна. Өндөр багтсан онцгой 1985 онд анх одоо орон сангаачд ажилладаг бригадын дарга тэрдэл улсын хэмжээнд сая тоннуудтай орж авчих. Бригадын одоо Хинтээ аймагта тэргүүний одоо бригадын шатар фамуийн одоо шагалдаг болсон юм байна. Өнөөдөр хүртэл одоо гавьяанд ажиллаж би одоо 63 настай. Одоо ч гавьяанд ажилласаар байна. Салбарын шагналууд болох төрийн албаны тэргүүний ажил санал тэмдгээр Хэрэлсэн сумын засаг даргын тамган газрын даамал уранго үйлдвэр худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр дөрвөн үлзий дэлгүүрийн эрхлэгч инх заяа, Борчгон нутаг компани ажилтан Од суран, Борчгон нутаг компани ажилтан Туяа, Өндөр хаан уул компани ажилтан Наран чимэг, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Хинтээ цахилгаан түгээх сүлжээ салбарын ажилтан Соёлмаа нар шагнагдлаа. Миний хувьд бол ингээд уран сайхан үгсийг тийм ээ оновчтой сайхан мэрэгэн гоё сайхан уянга төгс үгсээр бүтсэн тэр сайхан яруу найраг шүлгийг ард түмэндээ одоо чадан ядан хүргэхдээ өөртөө баярлаж явдаг. Дээрээс нь одоо улсынхаа баяр наадам, аймгийнхаа баяр наадмыг би 9 жил дараалан хөтөлсөн байдаг юм аа. Ингээд өнөөдөр би энэхүү сайхан алтан тайзан дээрээс энэхүү сайхан шагналыг Монгол Улсын соёлын тэргүүний ажлын эмээ хэн сайхан шагналаа гартаа авсандаа маш их баяртай байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье өрөөё. Баярлалаа. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны жуух бичгээр Борчгон нутаг компани ажилтан Мөнгөцөг, Өндөр хаан уул компани ажилтан Наран мандах, Мөнх мэрэн компани ажилтан Онц тээвэрчин цол тэмдгээр Өндөр хаан хот тогтчлолт орон нутгийн төсөв төлбөрийн газрын жолооч Гамболд,
Хэрлэн сумын 1-р багийн жолооч Өсөх Баярнаар тус шагнагдсан юм а. Хөтөлбөр өргөжлөх хүрч байна. За төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл Монгол Улсын ерөнхийлөгчийн 1995 оны 109-р зарлигаар батлагдсан төрийн захиргааны албан хаагчийн тангар хөргөх ёслолын журам заасны дагуу өнөөдөр Хинтээ аймгийн төрийн албан хаагчид тангар хөргөлөө. Энэ ларх мэдээллийг Өндрхан мэдээлэл хэлбэр онцлог хүргэж байна. Төрийн албаны тухай хуулийн мерит зарчим шатлал дээшлүүлэх тогтолцоог бий болгосон төрийн албаны шинжилгээ хүрээнд тусгай шалгалт сонгон шалгаруулалтын сургалт судалгаанд тулгуурлан төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх дүрм журмыг сурчлах ажлын хүрээнд хийгдэж буй үр дүнтэй шударгаар зохион байгуулагддаг арга хэмжээний нэгээр төрийн албаны тусгай шалгалт гэж нэрлэгддэг. Тэгвэл төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтанд өндөр оноо авч тэнцсэн Баян-Овоо, Дэлгэр хаан, Бэндэр, Цэнхэрманд сумын төрийн захиргааны 6 албан хаагч аймгийн төвөөс 3 нийт 9 төрлийн албан хаагч тангар хөргөлөө. Анхдугаар үндсэн хуулиар баталж тусгай тогтносон улсаа зарласан баяр төдрийг тохиолдуулаад улс орон даяар төрийн албан хаагчид тангар хөргөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж байна. Тэгээ Хинтээ аймгийн төрийн албаны зөвлөлөөс салбар зөвлөлөөс ерөнхийлөгчийн баталсан тангар хөргөх журам заасан шалгуурыг хангасан төрийн захиргааны албан хаагчдыг тангар хөргөх ёслолын ажиллагааг аймагт зохион байгуулж байна. За сар дахлын нөхцөлөд холбогдуулаад нэр бүхий Баян-Овоо, Цэнхэрманд, Бэндэр, Дэлгэр хаан зэрэг сумдын төрийн албан хаагчдыг онлайнаар цахимаар холбож ёслолын ажиллагаанд оролцуулж байна. За аймгийн төв дээр бол аймгийн төв дээр үйл ажиллагаа явуулж байгаа 3 байгууллагын албан хаагчид ирж одоо тангар хөргөх ёслолын ажиллагаанд нийтдээ 10 албан хаагч оролцож тангараа хөргөж байна. За энэ төрийн албанд орж хууль ёсны шалгуурыг хангаж ажиллаж байгаа ажилтнуудын хувьд бол тангар хөргөнө гэдэг нь бол төр ард түмнийхээ төлөө өөрийнхөө одоо бүхий л эрдэм мэдлэг үйл ажиллагаа сэтгэл зүрхээ зориулж ажиллана гэдгээ илэрхийлж энэ нэртэй төртөө Монгол төрийн албанд одоо албан ёсоор жинхэнэ одоо ажиллах төр боломжийг бүрдүүлж байгаа юм онцлог арга хэмжээ болдгийг. Төрийн албан хаагчид бол амьдралынхаа туршид нэг л удаа тангар хөргөдөг. Тэгээ энэ одоо ёслолын ажиллагаа өнөөдөр болж байна. Би төрийн албанд тасралтгүй 38 жил ажилласан. 1977 онд Монгол Улсын их сургуулийн статистикийн ангийг статистикч, эдийн засагч мэргэжлэр төгсөж ирээд аймгийн статистикийн товчоо гэж хэлсэн тэр үед төгсөж ирж ажиллаад одоо аймгийн захиргаа гэдэг энэ сайхан хамт олонны дунд 38 жил тасралтгүй ажилласандаа бол баяртай байдаг. Тэгээ өнөөдөр энэ төрийн жинхэнэ албан хаагчийн тангар хөргөх ёслолд намайг урьж оролцуулж байгаад маш их баяртай байна. Анх 1977 оноос одоо 90-ад он хүртэл бол 20 жил бид нарт бол төрийн албаны хууль батлагдаагүй тангар хөргөнө гэж бол байгаагүй. Анх чинь 96 онд байх бид нар анх одоо тангар хөргөж төрийн албанд ажиллаж байсан жинхэнэ захиргааны төрийн албан хаагчдаас тэр үед нь ажиллаж байгаа хүмүүсээс шалгалт аваад тэгээд яг тэнцэн хүмүүс нь тангараа хөргөж байсан. Би 2020 онд анх төрийн санд орж исэн. Тэгээд шалгалтаа өгөөд ингээд өнөөдөр тулс тунгасны баяр болж одоо холбогдуулан тангараа хөргсөндөө маш их баяртай байна. Эх хорон аймаг орон нутгийнхаа хөгжил, хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө үр бүтээлтэй ажиллаж, мэдлэг ур чадвараа байнга дэвшүүлж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг сахин, ард иргэдэд төрийн үйлчлэгээ түргэн шурхаа үзүүлж ажиллах эрхэм үүргийг хүлээж байгаа юм а. Хөтөлбөр өргөжлөх хүрч байна. За Хинтээ аймгаас сонгогдсон 3 гишүүн тойргийнхаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж бүх сумдын эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 3 ширхэг компьютер, за мөн Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлэгт 27 ширхэг компьютер, эрүүл мэндийн газарт 16 компьютерийг тус гардуулан өглөө. За Хинтээ аймгийн эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн компьютер, нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө. Төрийн байгууллагуудад захим шилжиж байгаатай холбогдуулан аслагдсан хөдөөгийн сумдын эмнэлгүүдийн компьютерийн хүчин чадал хүрэлцэхгүй бүрэн захим шилжихэд хүндрэлтэй байдлууд гардаг байна. Хинтээ аймгийн эрүүл мэндийн газарт 10 ширхэг компьютер, нэгдсэн эмнэлэгт 27, сум тус бүрт 3 ширхэг компьютерийг олгосон байна. За ерөнхийдөө энэ аймагта тойрогтой ажиллах үеэр эрүүл мэндийн салбар дээр хийж байгаа хөрөнгө оруулалтуудыг бас
одоо гэрсэлж өгч байна. За их хурлын гишүүдийн зүгээс бол одоо энэ эрүүл мэндийн салбар дээр бас нэлээд анхаарч байгаа. Ер нь бидний хувьд бол улсын төсөв дээрээс одоо тухайн эрүүл мэндийн салбарын за тухайн байгууллагын одоо байшин сав одоо тэр ажиллах орчин нөхцөл энэ бүхнийг сайжруулахын төлөө бас ажиллаж ирсэн. Орон нутгийн зүгээс бол тоног төхөөрөмжн дээр бас нэлээд анхаарлаа хандуулж ингэж байсан. Тэгээ харин улсын одоо төсвийн хөрөнгө оруулалтаар яг тэр эмнэлэгт ажиллаж байгаа энэ эмч эмнэлгийн ажилчдын шаардлагатай байгаа энэ компьютерийн асуудлыг энэ одоо бас шийдэж өгсөн. Ингэснээрээ бол одоо унаа машин, ажиллах байр сав, за дээрэс нь одоо тоног төхөөрөмж, за ашиглах одоо энэ компьютерийн юмнууд нэлээд сайн шинжлэгдэж байгаа. За нөгөө талдаа бол бид бүхний хувьд бол бас энэ улсын хурлын гишүүдтэй тухайн үед одоо миний хувьд аймгийн засаг даргаар ажиллаж байгаа үедээ бас нэлээдгүй хүсэлтүүд тавьж энэ одоо 10-11 сард энэ ковидын халдварын тохиолдлууд нэлээд өндөрсөж байх энэ үед бол одоо бас энэ амьсгалын аппаратыг бас одоо гардуулах шийдвэрлэх одоо бололцоог судлаач гэдэг юм хүсэлтийг тавьж ирсэн. Тэгээд сая бол бид гурав бас нэлээд сайн хөөцөлдөж байгаад энэ улсын төсвийн болон төсвийн хөрөнгө оруулалтаар биш дипломат байгууллагын шугамар одоо нэг амьсгалын том аппаратыг одоо бэлдэж байгаа. Тэгээд энэ гэснээр бол аймгийн нэгдсэн эмнэлэгт бол энэ ковидын үеийн одоо хүндрэлүүдэд ашиглах амьсгалын аппарат мөн одоо тэрэн шаардлагатай хүчил төрөгчийн үйлдвэрийн асуудлууд ерөнхийдөө одоо ингэ шийдэгдэж байх жишээтэй байна. За 22 оны улсын төсөв саяхан батлагдсан. За энэ 2022 оны улсын нэгдсэн төсөв дээр бол одоо манай эрүүл мэндийн салбар дээр ер нь бол бас энэ улсын төсөв маань өөрөө бол нэлээд одоо бас өндөр одоо дүнтэй батлагдсан шүү дээ. Тэгээд энэ хүрээндээ бол эрүүл мэндийн салбар дээр нэлээдгүй зүйлүүд байгаа. За манай аймгийн хувьд бол одоо дөрвөн одоо эрүүл мэндийн байгууллагын сумын эрүүл мэндийн төвийг шинээр барих ийм ажлууд одоо явж байгаа. Дотор нь одоо ашиглах тоног төхөөрөмж бусад зүйлүүдийг бид бол одоо олон их усүрээс одоо бас шийдвэрлэж байна. Мөн дээрээс нь одоо энд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдыг нөхөн сургах. За одоо анагаахын шинжилгээ ухаанд өдөр тутам шинээр нэмэгдэж байгаа тэр ололтуудыг одоо бас нэвтрүүлэх, тухайн эмчийг мэрэгжлээ дэвшлүүлэхийн болцоог хангах зорилгоор бас байгуулсан одоо хөгжлийн одоо төвүүд байгаа. Энэгээрээ дамжуулаад анагаахын шинжилгээ ухааны их сургууль мөн одоо бусад эмнэлгүүдтэй хамтарч энэ одоо эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх тал дээр бас нэлээд анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөж ихний зүйлүүд бас хийгдсэн байсан. Энийг өшөө эрчимжүүлэхээр ингэ төлөвлөж байна. Тэгэхээр ер нь бол ингээд хөрөнгө оруулалтын хувьд байшин савны асуудал нь, унаа машины асуудал нь, дотор нь байгаа тоног төхөөрөмжийн асуудлууд нь бас ингээд шийдэгдээ. Дээрээс нь тэнд байгаа ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдыг сургах, хөгжүүлэх юм болцоос бүрдэж байгаагаараа бас эрүүл мэндийн салбарт актер нэг тийм хүндрэлүүд бол айгүй орсонгоо айгүй байна гэж үзэж байна. Манайх өмнө нь бол цусны анализатор, биохими анализатор хэрэгтэй байсан. Тэгэхдээ биохими анализаторыг өнөөдөр орон нутгийн төсвөөс бас гаргуулж авч чадсан. За энэ сая 21 онд бас бид нар цусны анализатортай болсон 15 сая төгрөгийн өртөгтэй цусны анализаторыг бас орон нутгийн төсвөөс шийдэж ингэж. Одоо бүх юм нөгөө цахим болж байгаа учраас бас компьютерийн хэрэглээ бол маш өндөр байгаа. За бидний хувьд яг хуу дотоод нөөц болж байгаа ингээд зохицуулаад бол компьютерийг бол хангаж ирсэн. Гэхдээ ер нь бол тийм 100% хангалттай байж чадаагүй. За одоо өнөөдрийн байдлаар суурин энэ компьютертэй болсноор бол миний хувьд бол бас инженерийгээ 100% ингэж хангаж чадлаа гэж үзэж байна. Хинтээ аймгийн эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5 сумын эмнэлгийн шинэ барилга баригдаж байна. Тус бүтээн байгуул 2022 онд үргэлжилнэ. Цаашид эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, тоног төхөөрөмж, эмч нарын ур чадварыг дээшлүүлэх ажлыг шатраатаагаар шийдэх юм а. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд энэ салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 407 сая төгрөгийн нийт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэн өнгөрсөн байна. Унтраан мэдээллийн хөтөлбөрийн улс тунхсны баярын мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ирэх даваа гарагийн шинэ мэдээллийн хөтөлбөрөөр эргэн уулзлаа. Түр баяртай.